айхгүй гэж би үлдээ хараад байгаа. За ингээд тоглолт тэгэлж байна үзэгчтэй тоглолтын тайлбарыг насан буюу миний бие мөн тайлбарлагч аналист Тунжаарлах маань хамтран өргөх болно. Эхний тоглолт Эрдэнэт Майнерсогоос. За Чад Венинг 2 тоглолч эсрэг яваад орсон. Тоглоом амжилт болсон. Бат Эрдэнэ 2 тоглолт аргалаад Ямж байгаа. За Барсолд энэ дээр суларсан холын зай шидэлтэй амжилттай боллоо. За Тинчхон бөмбөг алдсан Ян Миллер бөмбөг цэцэн орж шууд өөрөө холын шидэлтийг гүйцэтгэж байгаа юм байна. Ян Миллер. За энэ хөлсөлсөн нөгөө тал 2 оноо авч байна. Манерсаас. Ян Миллер Барсолд аваа шуу шидсэн холын зай шидэл тэр нь ингээд эсрэг багийн 3 оноо болж байна. За хоёр жавжнаас соёлонгоос нь шидчихлээ. Хөлсөлсөн. Наан Тинчхон аваа шуу шидэж байгаа холын зай шидэлтэй амжилттай болсон. Энэ тоглолтын эхний холын шидэлтэй. За сул орон зай гаргацсан. Тэрний л нэг илэрлэлтэй. За Миллер Азорын хостол дахин нэг удаа амжилттай болсон. Энэ бол бөмбөгтэй тоглогч төр нэлийн дарамт ирж шүү. За харин энэ удаа харин болоор Эрдэнэ. Миллер доор дамжуул Биндрия. За хүлээцтэй байна. Гоё чалхлаа. Гогийн 18 дахь оноо болсон. За болоор Эрдэнэ наан инх байсгалан заагруу шидэн дээр 6 шиг болсон. Инх байсгалангийн шидэлт. Амжилттай. За гоё сайн хамгаалт хийлээ маш сайн. За тэгээ урд нь оцоор гарч 2 оноо авсан. Барсуулт. За холын зай шидэлтэнд амжилтгүй. Чингисийн тэмүүлэн хатгсан бөмбөг нь ям цогт дээр ирсэн. Ям цогт. За 2 оноо авсан. Авсан тоглолтод 19 самбараас авч ирсэн санагдаж байна. Дүчгийн өргөсөн довтлогоо амжилттай болсон. Хоёрын төлөв мал тэгэж байгаа. Чад Венинг унаа шидсэн шидэлт амжилттай болсон. Гоё шидэлт байна. Нөхөлтөрөөс шидсэн шидэл. За Мөнхбаатар 15 секунд ихний үед дуусгаад байгаа. Шидхийг идүүд үзэж байгаа юм байна. Тинчхон одын шидэлт тооны зэрэг ердөө 3 түүний 2 төгсөж. Барсол дундаас Хоёуллаа өөрийгөө. Ян Миллер гоё дамжуулт байсан Одигийн 2 оноо авсан. За Миллер өнөөдөр багийнхаа тоглолт дээр их сайн байна да. Болор Эрдэнэ Тулгын орсон. Санчри эсрэг доор дамжуулт өгсөн Одигийн хөтөж авч чадсангүй. Майнерсийн хурдан давтгоо Од Баяр, Пиндарус Вильямс, Болор Эрдэнэ 2 оноо авсан. 3 тоглогч маш гоё тэглээ. Одигийн Од Баярын эсрэг нэг том зай гаргаад солгоорын төгсгөл амжилттай боллоо. Заслуу. За Ян Миллер зогсоо шууд шидсэн Ян Миллер. Инх байсгалын Майнерсын дотгоо Болор Эрдэнэ гарч чад бөмбөг алсан. Болор Эрдэнэ. За гоё. Мэдрэмжтэй довтлоо гэж юм дээ. Тэгээд төлгүүдийн довтлоо Ян Миллерийн дамжуулт яг л гарт нь ирсэн дээ. Дахиад нэг илүү дамжуулт ирсэн. Одигийн довтлоо амжилттай. Нэмээд алдаатай. За бэлгүүний эсрэг Венинг цаана Пиндарус Вильямс аваа шидсэн холын зай шидэлт. Энэ тоглолтын эхний оноогоо Пиндарус Вильямс авлаа. Пиндарус Вильямс бэлгүүний эсрэг цаана дамжуулт Болор Эрдэнэ аваа шуу шидсэн холын зай шидэлт амжилттай. Болор Эрдэнэ тэгж байна. Одигийн дундын зай шидэлт амжилттай болсон. За энэ тоглогч ирдгээ зай гаруулсан. За Болор Эрдэнэ. За давхар хамгаалт очсон. Хүний илүү гарсан. Бэлгүүний ямар гоё дамжуулт вэ? Ян Одигийн одоорээс шахаад явсан 100 гарын довтлогоо амжилттай болсон. За Барсуултын эсрэг дундаас Пиндарус Вильямс. За хэрэгтэй юм байна да. Одоо бол алдаа хийж болно доо. Багийн алдаа гайгүй байна да. Тэнхэн хичээлтний хийгээд зогсоод даваа тал мэдрээд төсөвчлөө Санчираар Одигийн эсрэг өөртөө зай гаргаад тоглосон. Энэ тоглолтын эхний оноогоо авлаа. За гоё дамжуулт байсан да. Чад Венинг трийг нь 2 оноо олглоо. Доор Одигийн ямар гоё гүйлт байсан бэ? Одигийн ч гэсэн дамжуултыг нь яг цаг нь болоод өгчлөө. Одоо тэгээ хурдан ингээд юугаа яг орон зайг ингээд гаргаж өгч байсан. Наан дамжуулт инх байсгалан Азорын эсрэг зөрөөд орсон инх байсгалангийн довтлогоо амжилттай болсон. Ямар уран довтлогоо вэ? Эргээд Баттур довтлох хэрэгтэй дээ. Баттурын довтлогоо арай амжилттай болсон. Ахмад туршлагатай тоглосон Пиндарус Вильямс. Пенигийн довтлогоо амжилттай болсон. Тооны зөрүү ердөө 3 боллоо. Эргээд Баттур түшгийн эсрэг явж ороод дамжуул Чад Венинг.
За энэ л довтлоо. Тийм ээ хин нэг нь ингэж анхаарал өөр дээрээ татаад тэгээд одоо бидний сайн болоод байна. За тэрийг засах үүднээс өндөрт болон жоохон битээ тоглож хамгаалагч нар бас оруулж ийн л гэж харж байна. Кингстоныг авсан Ян Миллер задлаад Барсуалт аваа шуу шидсэн холын зайн шидэлт амжилттай болсон. Миллер задлсан доор FOD-г Чадвенинг эсрэг солгойд алсан довтлогоо нойж байгаа дарсан. За яг нөгөө тоглолтын хагас таны хэлжсэнчлэн баруун зүүн 2 гараа 2 дахиад пас өгөхөөс өөр аргагүй тийм хэлдэг байсан. За Ян Миллер эндээ ерөөсөө за бөмбөг шилжээд Пиндарус Уильямс өөртөө заагаргаа дундаас үсрээ шидсэн Пиндарус Уильямс сувын 10 дахь оноогоо авлаа. Бодрын Чадвенинг Биндрияг эсрэг ямар гоё ялгсан бэ? За төвийн тоглож ихэд бол маш гоё цэвэрхэн алхаад 2 оноо авлаа. Цаана бөмбөг шилжсэн инх байсгалан Биндриягийн эсрэг шидсэн шидэлт яа. за энэ хөөсгөлийн ингэж нэг удаан Инх байсгалан Чадвенинг FOD-г эсрэг зүүн эргээ явсан ямар гоё довтлогоо вэ? Доор дамжуулт аз 2. За Пиндарус Уильямс бүмгийн цогсон гихтээ тэр бөмбөнд Биндрия дэрсэн Биндрия үнийг 2 оноо. За засварлагаас гарч ирээд Пиндарус Уильямс өөрөө яваад орсон алтаж явсан бөмбөгөө өөрөө аваад төсөвчтөө. Баттур явж ороо дамжуулт Пэнийг нь утлгаан дээр тэмүүлэн хаалт хийсэн гэхдээ Пэни эргүүлж өөрөө аваад 2 оноо олголоо. Барсуалт нэг дохиж ороо дамжуултыг өгсөн дахиад нэг ижүү дамжуулт ямар гоё болчихоо. Биндриягийн дамжуултыг аз 2 оноо олгосон. За цаана Барсуалт суулгарсан шүү. Ямар гоё хөлбөр явчваа. Баатар Эрдэнэ Барсуалтын холын шидэлт байнда туссан хасын хөлгүүдийн төгс хөлбөр хэрэгжлээ дээ. 20 секундын хугацаа 9 оноо. Товтлохгүйгээр цагаа бариад дуусгах юм л да. за тэгэндээ одоо яаж ч гурван довтлоо учраас за ямар ч байсан тун сонирхолтой өрсөлдөөн боллоо. Тэглээ. Дасгалжуулагч болон багийн тоглогчдын хувьд ерөөсөө нэг болгонд явлаа. Гэхдээ ерөнхийдөө бол хөлбөрүүд бол хамгийн ойхондоо 1 оноо л ордог. Тэгсэн. За тэгээд энд харагдж байгаа мэдээ санчир бэлгүү нарыг битгүн дахиад дээдлэгт өрсөлдөөнийг харах сайхан байлаа. Энэ тоглолтын хамтаас үзэгчдэд баярлалаа. Эцсийн ялагч хасын хөлгүүд байсан.